Энэ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэйгээр холбогдуулаад манай нөлөөллийн арга хэмжээ 6 сарын 29-нд улс орон даяар эхэлсэн. Тэгээд энийг бас та бүхэн маань үзээд энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэнд бол баярлалаа. За маань бас энэ телевизийг үзэж байгаа үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр бас эхний асуулт маань ер нь прокурорын байгууллагыг бас олон жил энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэж байгаа гэсэн сүүлийн 5 жил 4105 хэрэг бүртгэгдсэн гэсэн юм тоо баримт бас их анхаарал татж байна. За ялангуяа таны хувьд бас эксперт хүнээс аваад үзэхэд ер нь хэргийн гарал буурахгүй байгаа хамгийн том шалтгаан хаана юунда байна гэж юу үзэж байна. За энэ судалгааг прокурор байгууллагаас хийсэн. За тэгэхээр энийг ярихын тулд эхлээд бид нэр яагаад хийх болсон үндсэн шалтгааны нөхцөлийг бол ярих ёстой. За Монгол Улсын засгийн газраас 2016 оны 3 сарын 11-ний өдөр буюу нэгдсэн үндэсний байгууллага болон за хүний эрхийн зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжийн гээд 2026-аас 30 оны нэгдсэн төлөвлөгөө хэрэгжүүлэх ажил арга хэмжээний төлөвлөгөө байна. За мөн Монгол Улсын гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд бол одоо хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээс өрсөн сэргийлэх ажил арга хэмжээг нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах иргэдийн мэдлэг мэдээллийг одоо нэмэгдүүлэх гэсэн ийм ажил хэмжээний хүрээнд бол за үндсэн хэрэгжүүлэгч байгууллага нь бол прокурорын байгууллагыг бол ингээд тусгасан. Тэгээ бид энэтэй асуудлын төлөвлөгөөний хүрээнд бол энэ онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгийг сүүлийн 5 жилийн байдлаар судалж үзлээ. За судлаад шалтгаан нөхцөл нь юу вэ гэхээр сүүлийн 5 жилд бол ер нь бол ингээд хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг маань өөрөө 20% ингээд өсөлттэй, байнгын өсөлттэй. Тэгэхээр яагаад энийг ер нь судлах болсон дээрээс нь энэ гэмт хэрэгтэй холбоотой гэхээр бидний үндсэн гэр эх орон маань энэ хүрээлэн байгаа орчин. Тийм болохоор бид бас энэ хүрээлэн байгаа орчны гэмт хэргийг судлаад, энэний шалтгаан нөхцөлийг судлаад, энийг бууруулах нөхцөлийг авах ёстой юм үндсэн зорилго бол бий болж байгаа юм л. Тэгээд энэ хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгээ судлаад үзэхээр 4105 хэрэгээс бол 2333 хэрэг нь бол шүүхэд шилжүүлээд шийдвэрлүүлсэн юм тоо мэдээ те. За энд ямар ер нь гэмт хэрэгүүд ямар энэ одоо судалгаагаар авагдаад одоо нөхцөл байдлууд тогтоогдоод байна гэхээр 41.1% нь болохоор хууль бусаар мод бэлтгэх. Одоо ингээд нийт мод бэлтгээд байгаа гэмт хэрэг маань 41.1% гэсэн. За 31.4% нь болохоор ашигт малтмалыг олборлох буюу одоо уул уурхайтай холбоотой. За 11% нь болохоор хууль бусаар ан агнах. За 8% нь болохоор хүрээлэн байгаа орчны эсрэг буюу ургамлыг хууль бусаар бэлтгэх гэдэг эдгээр гэмт хэрэг. Тэгээ энэ гэмт хэрэгүүдийн судлаа шалтгаан нөхцөлийг үзэхээр ер нь бол хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг маань хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг хаана их гараад байгаа. Айл аймаг нутагт одоо нутаг зүсгэлтийн бүсчлэлээр аваад үзэхээр хүрээлэн байгаа орчнытэй холбогдсон ой модтой холбоотой энэ гэмт хэрэг маань өөрөө ханга газруудад буюу за хөвсгөл, ар ханга, булган, за сэлэнг гэдэг эдгээр нутгуудад бол одоо энэ хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гарч байна. За ашигт малтмалыг олборлох одоо хууль бусаар олборлох гэмт хэрэг маань болохоор хаана бас гараад байна гэхээр энэ нь за сэлэнг аймаг, за мөн дорн гов алтай үр хангаа гэх. Ингээд төрөл төрлөөр нь аваад үзэхээр эдгээр. За энэ гэмт хэргийг ингээд гарч байгаа нөхцөл байдал шалтгаан нөхцлүүдийг аваад үзэхээр юун дээр ингээд энэ гэмт хэрэгүүд яагаад гараад байгаа юм бэ тийм. Тэгэхээр ерөөсөө иргэдийн эрх зүйн мэдлэг тутмууд. За дээрэс нь нөгөө энэ ашиг олох зорилго. Тэгэхээр яг үхээр ашиг олох гэдэг нь маань иргэд маань өөрөө мөнгөгүй эдийн засгийн хувьд бас энэ ажил хөдөлмөр эрхэлж байгаатай холбоотой нэг маань өөрөө эдийн засгийн хувьд ямар байна. Тэгэхээр бас энэ ажилгүйдэлтэй холбоотой бас нэг шалтгаан нөхцөл болчихж байгаа. Тэгэхээр бид энэ иргэдийнхаа шалтгаан нөхцөлд үндэслээд энэ судалгааныхаа үр дүн маань бас дахиад нэг үр дүнд хүрсэн байх хэрэгтэй. Энэ судалгаа хийгээд судалгаа хийчихэд нийтэд мэдээлжээд одоо судалгааг ингээд 4105 хэрэг байна гэчихэд ингээд орхичиж болохгүй шүү дээ тийм үстэй. Тэгэхээр ч энийг бид нэр энэ нөлөөллийн арга хэмжээгээ бид бол ер нь бол цогцоор нээх гэж байгаа. Нөлөөллийн арга хэмжээ гэхээр одоо бусад цагдаагийн байгууллага за байгаль орчны яамч байд юм. Бусад одоо төрийн байгууллагууд бол хийдэг. Гэхдээ энд маань нөгөө тухайн сар хугацаанд хийгдчихэ.
орхигддог. Энэ нөлөөллийн арга хэмжээ гэдэг маань өөрөө бол тодорхой хэмжээний хүнд одоо үр дүнд хүрэх хүртэл хугацаа байх ёстой байна. Тэгэхээр бид нэр 3 жилийн хугацаанд энийг одоо хийхэр төлөвлөж байна. Нөлөөллийн арга хэмжээ гэхээр одоо нөгөө зөвхөн нэг зурагтаар одоо юм уу телевизээр сайтаар реклам цацгах юм уу ингэж болохгүй тэгэж болохгүй гэхээс илээдгүйгээр бид нэр энэ нэлээдгүй том цогцоор нэг авч үзэж байгаа. За гэмт хэрэг зөрчил буюу энэний гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүл эрчимжүүлэх тийм ээ. Байгаль экологид учирчаад байгаа хохирлыг нь бас нөхөн төлөвлөх ажил дээр. За дээрэс нь энэ эрх бүхий албан тушаалт буюу энийг шийдвэрлэдэг эрх бүхий шийдвэртэй албан тушаалтнууд нь сургаж дадлагжуулъя. За нөхөн сэргэлттэй холбоотойгоор нөхөн сэргэлтийг хийлгэе. За албадлагын арга хэмжээгөө шүүхээр ингээд шийдвэр гарчаад инхээр албадлагын арга хэмжээ гэдэг нөгөө эд хөрөнгө одоо энэ өөрөө хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг маань онцлогтой болдоо. Нөгөө ашигласан техник хэрэгслийн улсын ордог болгох. Тэрийг ингээд тэгээ нөгөөх нь зарагдчих ч юм уу хяналт байхгүй болохоор нөгөөх нь зарагдаагүй ч юм. Ингээд нөхцөл байдал үүсдэг одоо улсад нөгөө. Тэгэхээр энэнийх нь ажиллагаас явдлыг бас эрчимжүүлээ. Тэгээд иргэдийг бид энэ соёнгийн гэрүүлэх үйл ажилд нь инхээр энэ өнөөдрийн өсөд гарцсан байгаа 4500 гээд 4105 гэдэг байгаа энэ гэмт хэргийн тоо маань бас 3 жилийн дараа бас хүн болгон байгаль ихтлэхийдээ хайртай болоод ингээд асуудлыг зүгээр хараад ирэх юм бол энэ тоо буурна гэж бодлоо. Тэгээд энэ асуудлын учир шалтгаан бас нэгэлээд тайлагдмал гэсэн юм өнцгөөс бас 3 жилийн хугацаа гэдэг богино хугацаа бас ер нь бол тэгж үзэж байгаа. Нөгөө талдаа бас та бас сая дурдж байна. Яг энэ хүрээлэн байгаа орчны гэмт хэрэгтэй холбоотой хохирлын нөхөн төлөлт гэдэг нэг юм асуудлаас анхаарал татж байна л да. Тухайлбал яг өнөөдрийн байдлаар 25 тэрбум 797 эргийн улмаас бол 25 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон гэж байна. Гэхдээ одоогор бол нэг 6 тэрбум орчим нөхөн төлөгдсөн. Үлдсэн нь бол бас төлөгдөх тэр шатандаа яваа гэх. Тэгэхээр эндээс ингээ харахаар яг хохирлын төгс 4-1 төлөгдөж ийн гэхээр гол учир шалтгаан тэр эдийн засгийн чадвархад асуудал байгаа даа нү эсвэл өөр бас учир шалтгаан байгаа даа. За хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг маань өөрөө бас онцлог гэмт хэрэг. Хохирол байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлөх буюу энэ маань өөрөө тухайн учирсан хохирлыг тухайн төрлөөс хамаарад 2-5 дахин нэмэгдүүлж ингээд хохирол гарч ирдэг. За энэ та бүхэнд авсан мэдээлэлээр буюу та бүхэнд одоо 6.9 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байна гэдэг. 25 тэрбумаас шүү дээ тий. Тэгэхээр одоо гайхчихж магадгүй нэ ийм их төлбөр хохирол гарчаа. Дээрээс нь энэ хохирлын 6.9 энэ хуулийн байгуулагч нь барыг ажил хийж байгаа юм уу гүйч гэдэг юм уу тий. Гэтэл бол энэ нөгөө зөвхөн мөрдөн байцаар шүүхийн шатанд нөгөө төлөгдсөн тодорхой хэмжээний зөвхөн л төлөгдсөн агуулга байхгүй. Гэтэл би түрүү нөгөө бас энэ ярианыхаа ихэнд дурдсан. Энэ гэмт хэрэг маань өөрөө нөгөө мод бэлтгэж байгаа ч юм уу эсвэл нөгөө ашигт малтмал буюу алт олборлож байгаа тохиолдолд нөгөө техник хэрэгсэл энэ техник хэрэгслүүдийн хурааж авдаг. Энийг нөгөө энэ хохиролт нөхөн төлөвлөхөд иргэд эднэрийн үнийн дүн ороогүй. Одоо энэ бол зарагдахад хурагдаа шүүхөө шийдвэр гарч. Одоо энэ нэггээр зарагдаад нөгөө тийм дуудлага худалдаанд нөгөө зохиогч журмынхаа дагуу асуудлууд яваад тэгээд тэр маань өөрөө төрийн өмчөө хороогооч байна. Ингээд дуудлага худалдаанд ороод нөгөөт маань улсын орлогч. Энэ бол зөвхөн нөгөө та бүхэнд ирсэн мэдээлэл маань зөвхөн шүүх одоо мөрдөн байцаалтын шатанд төлөгдөд шийдвэр нь гарцсан байгаа. Тэгэхээр бас нөгөө энэ бол хохирол бол нэмэгдэх боломжтой маа гэдэг одоо эргэн төлөвлөл. Ягаад тэгэхээр нэг арга хэмжээнүүд наавгдсан цаашаа үргэлжлээ явагдаж байгаа л гэсэн. Ер нь маш төгсгөлт нь товчхон асуугаад ер нь яг эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тал дээр эрүүгийн ял гэх юм уу хангалттай тийм үр нөлөөтэй байж чадж байгаа гэж үзгүй. Эсвэл ер нь хууль эрх зүйн тал дээр бас энэ өөрөө өөрчлөлт оруулах шаардлага байна. За эрүүгийн ял хангалттай хэрэгжиж байгаа хэрэгжээгүй гэдэг асуудал бол өөрөө нөгөө ягаад тэгэхээр Монгол улсад энэ маань өөрөө хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр хууль бол хангалттай байна. Хуулийг хангалттай байгаа тохиолдолд хэрэгжүүлэгч буюу өнөөдөр эрх бүхий албан тушаалт мөрдөгч тийм ээ энэ хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс нь бидний үүрэг оролцоо чухал байх хэрэгтэй. Гэтэл энэ ингээд тоо мэдээгээр бас аваад үзэхээр ингээд сүүлийн 2 жил 1228 хүн бол ингээд ял шийтгэл одоо эрүүгийн хариуцлага гин буруутаа тооцоод эрүүгийн хариуцлага хүлээсэн байна л да. Тэгэд эндээсээ болохоор 54.3% нь болохоор торгох ялаа шийтгүүлсэн байна. За 33.1% нь болохоор тэнцэг буюу албадлагын арга хэмжээ. Тэнцэг буюу албадлагын арга хэмжээ гэдэг маань өөрөө нөгөө хөрөнгө нь эсвэл нөхөн сэргээлт хийж байгаа тохиолдолд нөгөө хүндээ үүрэг болгож өгдөг.
хуульд эрүүгийн хуульд байгаа тодорхой хууль хэмжээний зохицуултыг та энийг эргээгээ тэр хугацаанд эргээгээ сэргээгээрэй. Үүргэж. Тэгэхээр бидний бас үндсэн зорилго энэ шүүгэн шийдвэрийг бас нөгөө нөхөн сэргээлт дээр нь хяналт тавих. Энэ асуудлыг бас эрчимжүүлж байгаа. Энэ ажлынхаа үр. Тэгээд дээрэс нь нийтэд тустай ажил болохоор ажил хийх ял маань өөр 12.6% бас эзэлсэн. Хорих ял гэхэд 1.6%. Хамгийн гол нь хорих яландаа гол юм биш байхгүй юу? Энэ маань өөрөө хүнийг нийгэмшүүлэх. Энэ ихтлэхийг хайрлах. Тэгээд дээрэс нь бид энэ 6 сарын 29-нд улс орон даяар нөлөөллийн арга хэмжээг эхлүүлсэн явж байгаа. Тэгэхээр хүн бүрийн үүрэг оролцоо ихтлэхий гэдэг бол бидний үндсэн гэр. Тэгэхээр бүх энд одоо гэр орондоо хайртай байдаг, үр хүүхдтэй хайртай байдаг хүмүүс. Тэгэхээр энэ тоо мэдээлэл ингээд эргээд 27 он гэхэд бидний энэ нөлөөллийн арга хэмжээ явахад буурсан юм бас үзүүлэлтээ эрэг дүнтэй харагдах болов гэж ингээд төсөөлж ажлыг бол хийж байгаа. За тэн урилга хүлээн авч хүрэлцээж ярилцсан маш хөрлөө та бүхний ихлүүлсэн чухал санаачлагад бас өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Тэгэхээр би бас нэвтрүүлгийн эцэст нь бас прокурорын байгууллага маань өөрөө пэйж хуудастай, сайттай. За тэгээд энэ орон даяар эхлүүлсэн нөлөөллийн арга хэмжээг маань иргэн бүрд бас нэг хүн ч гэсэн үзэж дэмжиж энийг бас дэмжээсээ хүрээсээ гэдэг бас уриалгыг та бүхэндээ бас тэгээд бидний энэ уриалгууд юу вэ гэхээр хамгаалсан байгаль бидний ирээдүй гэдэг ингээд нөлөөллийн арга хэмжээг улс орон даяараа 21 аймаг одоо сум өнцөг булан бүрт ингээд тэгэхээр хүн бүрэн эх оронч байгаадаа хайртай байгаадаа тэгээд та бүхэнд энэ аянд нэгдэхийг уриалж байна.